Нэгэн нартай тогтуу сайхан өдрийн бага үдийн үед айлын эзэгтэй гэрээсээ гарч яваад үүдэндээ 3 настан бууралтай тааралдаж гин. Бүсгүй тэдний амар мэндийг мэдээд гэртээ орж үдийн унд цог барихыг урьжээ. Гэтэл бидний хэн нэгэн л танайд орох учиртай юм охин минь. Намайг Элбэг Баян гэдэг гэж эхний өөрийгөө танилцуулжээ. Хоёр дахь нь намайг Амжилт Бүтээл гэдэг гэхэд гурав дахь буурай намайг Эрүүл их гэдэг юм охин минь гэж настан буурлууд өөрийгөө ийхүү танилцуулан хэлээд харин одоо охин минь бидний хэнийг нь оруулахаа гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд сонгодоо хэмээн хэлв. Бүсгүйч гэр өдөө буцаж ороод гэрийн эзэн охин хоёртоо энэ тухай ярьж гин. Гэтэл гэрийн эзэн хөөе Элбэг Баян өвөөг оруулъя. Тэгвэл бид ирэх бүхий цаг хугацаанд баян тансаг амьдран шүү дээ гэжээ. Гэтэл бүсгүй Амжилт Бүтээл өвөөг оруулъя л да. Тэгвэл бид ураг удам ахан дүүс эргэн тойрныхондоо нэр алдартай сайхан явна шүү дээ гэжээ. Харин охин нь аваа ижээ эрүүлэнх өвөөг оруулъя. Тэгвэл бид гэр бүлээрээ эрүүлэнх инх тунх аз жаргалтай амьдран шүү дээ хэмээн хэлв. Тэгтэл эцэг ихэн охиныхоо холч сэрэг ухаантай шагшин магтаад гэрийн эзэн эхнэртэй шалуухан гарч эрүүлэнх буурайг оруулаарай хэмээн хэлв. Бүсгүйч тэр даруй гүн гарч буурлууд дээр очиод за буурай нар минь бид зөвлөлдөөд эрүүлэнх өвөөг оруулахар боллоо. Та манай өргөө гэрт морил хэмээжээ. Эрүүлэнх өвөөг дөнгөж босго даван ортол араас нь Элбэг Баян нэр алдар буурай нар даган оржээ. Гэтэл бүсгүй буурай нар минь та нарын хэн нэгийг оруулах боломжтой гэсэн бсүү. Гэтэл нөгөө хоёр буурай тийм ээ охин минь. Гэхдээ бид хоёр чинь эрүүлэнхгүйгээрээ удаан орших боломжгүй шүү дээ. Тиймээс хамтдаа орноо хэмээн гэрт орж гин. Ингээд 3 буурал гурвуулаа тэднийд зочилж гэрийн эзэн гэрийн эзэгтэй нарч охиныхоо мэрэгэн ухааныг шагшин магтаж баярлан хөөрч байтал нойрноосоо сэрчгэжээ. Энэ нь сайхан зүуд байваа. Энэхүү үлгэрийнхээ тайллыг сонсогч бүхэндээ үлдээн жаргая.